За Спутник 92.5 радиог сонсож байгаа сонсогч олондоо ардын хувьсгалын ярвалдар 105 жилийн үндэсний их баяр наадмын галзагта халуун сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье сонсогчдоо. Манай соёл урлагийн цаг булангийн цочны дугаар баярын тусгай дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Түүхийн ухааны доктор мөн баяр манай оролцож байна. Тийм ээ. За сайн байна уу? Сайхан зусч байна уу? Баяр наадмын минь төргийа. Сайхан наадж байна уу? Сайн байна уу? Та сайхан зусч байна уу? Сайхан наадж байна уу? Сайхан наадж байна да. За. Баяр наадам сайхан болж байна да, тийм ээ? За. Сайхан болж. За ингээм юуны өмнө манай Спутник радиог сонсдог сонсогчдын одоо урилгыг хүлээн авч баяр наадмын сайхан дугаарт оролцож байгаа танд одоо сонсогчдын өмнөөс баярлалаа илэрхийлье. Баярлалаа. За. Та бүхэнд бас баярлалаа. За тэгээд зочин маань одоо бидний нэг уламжлалт асуулт байдаг юм а зочноос хамгийн түрүүнд одоо аав ээжийг нэг сайхан дурсч яриач аль нутгийн хүмүүс вэ гээл өөрийнх нь хүүхэд нас бага насаа нэг сайхан авчгаа яриад ингээд яриага эхэлдэг юм аа. За би ч юм бол одоо Баянгор аймгийн цаг сумынд төрсөн хүн байгаа. За Монголын улс төчөн дээр гардаг нөгөө түүхт цаг үйлдвэрийн хүрэн бэлчиргээд гардаг шүү дээ. Тий. Чингис хаан тойрол хоёр тэнд очиж 8-тай байлдах гээд хондог шүн. Тойрол орхиод явцдаг шүү дээ тийм ээ. Галдан орхиод яг тэр түүхт газар баг тийм үү. Энэ газар бол одоо Монголын түүхэнд хэд удаа тэмдэглэгдсэн. Монголын одоо түүхэн бас нөлөөтэй гэдэг юм эргэлтийн гэж хэлж болохоор хэд хэдэн үйл явдлууд болсон газар л да. Тэгвэл хамгийн сүүл бол 1686 онд халахордын одоо чуулган гэж хэлэх нь зөв манжийн зохион байгуул санаачлагаар хуралдсан чуулган болсон. За нөгөө галдан бошгот заануудаар рүүтэ нөхдөж хурлаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд энэ дээр бол Далай ламын төлөөлөгч бас ирж байгаа. Ингээд ийм сүүлд нэг энэс хамаарад халахордын хямралдаан болдог ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юмнууд байгаа. Хэд хэд ийм чухал үйл явдлууд болдог. Ийм сайхан газар. Гар нурны үртүүд газар л да. Тэгээд би чи намар баг өвөл шахав төрсөн. За. 80 он ихэр. Тэгэхэд одоо манай буураа байж юм уу дээр галунд гарсан зэв нөхгүй. Тэгэхэд манай хоёр хөшин бол одоо дэвдээ залуух улсууд адууч улсуудыг гүйс хааж ирсэн гэж өвөл шахав. За. Хүүгээ тавиагүй нэг тийм цагаар төрсөн. Тэгээд гүүн зэлэн дээр одоо өссөн шахвал хүн л дээ. Тэгээ яг сургуульд орохдоо аав ээж дээрээ дархан дээрээ ингээд дарханд босрол эзэмссэн. Сайхан одоо нэг Монгол сайхан ах уу гэдэг юм. Монгол одоо хүмүүжлийг бол хонгор сайхан нутгаас олж авсан байна. Эрдэнэ боловсролыг бол дархнаас олж авсан байна. Тэгээ сүүлд их сургууль дамжаад ингээд явж байгаа хүн л дээ. За. Сайхан байна. За. Аав нь одоо ухаандаа аль чиглэл ямар мэрэгжлийн чиглэл юм? Манай бол манай одоо ингээд хүний ер нь хүний нийгмийн түүхүүд ингээд нэг үе үеэр явдаг юм байна гэж би хараад байгаа. Тэгэхээр манай одоо буураа хоёр бол одоо тэр Баянгор аймгийн загсан адуучин лаасрын тавсрын хоёр хүн байна л да тийм малчин улсууд байна тийм үү. Дараагийн өөр хүүхдүүд одоо манай аав ээж хоёр орж ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ажилчин улсууд хуучны социализмын ойлголтоор дараагийн гэнэ. Тэгээд ахлуулс уурсан. За тэнгуү тэндээс одоо би нэг их сургууль төгсөөд одоо аав ээж ихэ тэр ахтус ихэн димэр тэр сайхан аав ээж сайсан буурлал сайсан одоо нэ өглөг авшгаар тийм ээ ингээд чингээд хотод оржод эрдмийн ажлыг ингээд явж байна л да. Тэгэхээр нэг юм баг шиг харагдаад байна. Тэгэхээр одоо дараагийн үед манай хүүхдүүд бол ингээд олон улс гадаад гарах ч юм уу тийм ийм байд юм байна. Ийм яг мэдээ зарим нь одоо нөгөө ховдоос Харвард өсөрж байгаа юм байна. Гэхдээ тэр зөвхөн голцсон ингээд нийгэм бол аажмаар гүнлүүг гэдэг дээшээ ингээд дэвшиж явдаг юм байна л да. Зөв ер нь бол харж. Ээжийг нэг сайхан дурцхан дуртай. Манай ээж бол дурсаач тий. Лаасрын урнц гэж хүн байгаа. Одоо дарханд амьдарч байна. Дархан хотын 3 тэжээлийн кабинет гэж байсан. Энд насаар ажилласан. Одоо Монголын хөнгөн үсний үйлдвэрийг хөгжүүлэхэд бол өөрийнхөө нэрээр оруулсан ийм хүн байж байгаа. Одоо хуучин бол Арангаа аймагт бол хөдөө аж ахуйн техникум гэж байсан. Тэнд бол төгссөн хүн баг. Төгсөөл ерөөсө дархан дээрээ ажилласан ийм хүн. Одоо байж байна. За тэгээ манай аав бол Иргэдэнгийн Халтар гэж хүн бий. Өмнө Говь аймгийн одоо бол Баянлаа сувын нутагт төрсэн. Тэр үедээ бол Сэврийн нутаг байсан. За тэгээ ер нь ноён Сэврээ одоо Баянлагаар өссөн хүн л дээ. За тэгээ Монголын одоо хөдөө аж ахуйн мэргэжлүүдийг бэлтгэхэд өөрийн хүч хөдөлмөрөөр зарцуулсан одоо техникум тийм ээ. Тийм одоо TMC гэж хэлэрвээ. Багш байсан хүн баг. За сүүлдээ хүн одоо
урал дэжээлийн үйлдвэр уралтай холбогдол тэр тохиолдол манай хоёр уулзаж л дээ. За тийм байгаа. Тэгээ ингээд одоо социализм гэдэг юм эсвэл одоо өнөөгийн Монголын нийгмийн суурийг тавилтсан түнд одоо хамаг залуунаас сайн сайхнаар зориулсан асуудал та. Зөв яг үнэ. Ухамсарт амьдралаа зориулсан шилдэг шүү дээ тийм ээ. Тэгээд ихэс хэдвэл хэддэг хүүхэд нь ер нь. Дэж айлын том. За нэг доор 3 хүүхэд байж тэ дөрвөлээ юм байна юм л. За сайхан байна. Ингээ эхлээд мөнхөр багш маань. За одоо би тэр өнөөдөр яг сэдв бол энэ Монголын наадмын түүхэнд авчин гэж. Одоо та бол одоо энэ түүхийг сайн эдэн түүхийн ухааны докторын учраас одоо багш хүн учраас одоо сайхан ярих байхаа гэж бодож байгаа. За би тэгээд ихний асуултаа тавиа. Хоёул тэр наадмын сэдв рүү орчих, тийм ээ. Би тэр ярих өнөөдрийн сэдв. Ер нь эртний монголчууд ер нь ямар зорилгоор наадам хийдэг байсан юм бэ? Үндэсний баяр наадмын түүх ер нь хэдийн үеэс эхэлдэг. Ингээ яриага эхлэдэг. За тэгээд тэр ярихын ерөөсөө энэ нөхөр мөнхөр яагаад наадам яриад байгаа түүхч болгон наадам ярих юм уу гэдэг бас асуудал байна. За. Тэгэхээр зарим үзэгч нар гайхаж магадгүй. Сонсогчтой. За. Сонсогч маань. Тэгэхээр энэ наадам гэдэг зүйл бол өөрөөс түүхийн хувьд шинэ ухааны хувьд бол баг судлагдах болоогүй байсан. За. Бид нар бол наадам гэхэлэр мэдэн шүү дээ тийм ээ. Одоо хамгийн түрүүнд бол бүх морь, сур, харва тэгээд хуушур ингээл болоо гэдэг юм ойлголт байгаа шүү дээ тийм. Ингэж гисэн. За 2010 онд бол ЮНЕСКОд бол наадмыг бүртгүүлчихсэн байсан монголчууд. Тэгээд бие тус үе гэдэг. Бие тус үе хийгээд. Тэгээд тэр бол соёлын хөв талаас нь харсан байсан. За. Ийм соёл байд юм аа. Гэхдээ саяны хэлж байгаа нь 3 зүйл дээр төвлөрөөд. За ингээд түүнээс өмнөхөн гэж хэлээ тийм ээ. 2009 оноос бол миний судалгаа эхэлсэн л дээ. Саяны нөгөө оюутаа бол үл хамаарах байдлаар тийм ээ. Тэгээд түүхшүүний үед эхэлсэн. Яг тэгэхээр бид багш нар маань ингэ заадаг байлаа. Одоо оюутан байхад бол 1921 оны хувьсгал бол яг хуучин социализмын үйл сурталын шаардлагаар бол ардын хувьсгал гэж нэрлэсэн юм аа. Энэ бол одоо зөвлөлтийн үйл сурталын үүднээс бол пролетарын хувьсгал буюу ядуусын хувьсгал гэдгийг Монгол орчуулга юм. Ард гэдэг нь бол бүх нийт гэсэн үгс ядуу ардууд гэсэн утгатай. Ингээд заасан байна. За. Тэгээд явж ил нөгөө наадам бол ийм нөгөө түүхүүл солигдохгүй наадмын нэр чинь одоо ч та сая хэллээ шүү дээ. Ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. Нэгэ байгаад байна. Тэгээ анх бол ягаад хизэнээс ингээд наадмын нэрийг ингэж ардын хувьсгал ингэж жоохон гажуудуулж гэдэг юм уу түүхийг өөрөөр тийм ээ бод байдлаас өөрөөр тайлбарласан юм гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр сонирхоод сар гараа судалгаа хийсэн. Гүнг судалгаа. Тэр нь болохоор одоо 20-од оноос эхлээд ингээд 10-20-од оноос эхлээд байгаа сонингуудыг ил байгаа сонингууд бүгдийг яг тэр үеийг төвөрж үзээд тэнгуут судалгааны дараа өгүүлэл гарсан л да. Тэгэхээр энэ асуудал наадмын тухай зүйл бол үүнээс илүү цааш гүнзгий судлах хэрэгтэй байна. Энэ бол жижигхэн асуудал зүйл юм байна. За. Бид наадам бол бидний төсөөлжээс огт өөр юм байна гэдэг ийм анхны суур ойлголт төрөөд энийг эрдмийн ажил болгож ингэж судалсан. Тэгээд 10 жил бараг судалсан биш 19 онд хамгаалсан. За тэгээд энэ судалгааны үр дүнд бол монголчууд ямар ч байсан хүндрэлтэн бол Монгол наадмын тийм ээ дэлхийн ганц Монгол наадмын үүх түүх уламжлал тэгээд үн цэний тухай ойлголт бол ямар ч анхны хэмжээнд бол одоо бий болж байгаа монголчуудын хувьд. За ингээд харж яхад бол яг манай наадам бол нэг дэлхийд ганц гэж байгаа шүү дээ тийм. Дэлхийд ганц гэхэлэр монголчууд бидэнд бас ганц байгаад. Тэгэхээр бид дэлхийд юугаар ганц юм гээд тэрийг тодруулж харуул хэцүү баг. Тэгэхээр бид бол бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн ийм соёл иргэншилтэй түүнийг одоо хүрт хадгалж байгаа гэдгээр дэлхийд ганц. Онцгой шүү дээ тийм ээ. Одоос бид үүгээр нэг нүүр хийдэг шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ маань энтэй холбоотой юм байна гэдэг ийм гаргалаа хийж болохоор. Яагаад тэгэхээр бидний нөгөө түүхэн баримт бол урагшлаа гэд хүнүүгөө цааш явдаггүй. Тэгээ түүхэн баримт байхгүйгээд бүх юм зогсох юм уу тайлбарлахгүй байж болохгүй үстэй тий. Тэгээ урагшлаар харахаар бол энэ саяны бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй Монгол орны энэ эрсдэс уур амьсгалтай дөрвөн улирлын цагууртай тий хатуу ширээний цагуурын өсөлт зөгцсөн амьдралын буюу амьд байх тийм ээ. Амьдралыг цааш нь өргөжлүүлэх одоо арга ухаан бол бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй байжээ. Ойлгомжтой тийм бүгд мэдчих. Тэгвэл Монгол соёлч бол энэ дундаас урган гар соёлж байгаа. Тэгвэл энэ соёлын чинь нэг хэсэг л наадам юм байна. Ингээд одоо логик сэтгэлгээгээр хараад үзэх юм бол бусад зөв баримтуудыг харшуулаад үзэх юм бол Монгол наадмын түүх ийм хугацаагаар яригдчих байгаа. За ингээд Монгол наадам бүгдээр зэгцтэй ойлгохын тулд энийг дөрвөн үед хуваагаад үзсэн зүг баг. За зөв хаваад үзье. Тэгэхээр эхнийх нь үе саяны бидний ярьж байгаа тэр эрт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй бий болсон тэр цаг үеэс өнөө хүртэлх нэг үе байж байгаа. За ойролцоогоор чинь 4-5 мянган жилээс эхлүүлээд 2000 гаруй жилийн өмнөх хүртэлх тийм ээ. Бас 2000 жил төгөх байх гэдэг да. Энийг үл яг нэг аж ахуйн баяр зангид наадмын үе гэж нэрлэж болохоор байна. Аж ахуй шүү. За цаад утгуушийн дараа яриа тий. Хоёр дахь нь бол одоо хүннүгөөс эхлүүлээд 1700 он хүртэлх нэг үе бол
төрийн баяр наадам үе. Баяр наадмыг төр өөрөө зохион байгуулдаг энийг үе байж байна. За дараа нь 1700 оноос эхлээд одоо 1911 он хүртэл бол яг ерхий тоймоор хэлж байгаа шүү. Шашны баяр наадмын үе гэж нэрлэж болж байгаа. За үжилж байгаа. 11 оноос хойш бол одоо өнөөдөр бид хоёр ингээд ярьж байгаа энэ жилийн 2026 оны наадам ч юм уу энэ бүлгэрийг хамруулад үндсэн их баяр наадмын түүхэн үе гэж ингэж дөрөв хувааж үжилж болж байгаа. Тэгэхээр түүхийн судалгааны гол үр дүн бол асуудлыг одоо түүхэн хөгжил үйл явцыг тайлбарлах байдаг. Тэрийг тайлбарлахад үйлчлэл гаргаж ирж байгаа. Үйлчлэл чинь ямар нэгэн одоо дур зоргоороо эсвэл түүхэн үйл явдлаа шууд ингэж тэр бол харгуулж хайшилж болохгүй шүү дээ. Хаваагаад хайшилж болохгүй. Тэгэхээр өөр өөрийн онцлог зүй тогтолтой байгаа. Тэр өөрөөр энэ дунд өөрчлөлтүүд байна гэсэн. Тэгэхээр эхний үе дээр бол нөгөө наадам бол язгуур баяр цэнгэлээр язгуур шинжээрээ агуу байж исэн гэсэн. Тэгэхээр бид язгуур шинжийн ерөөсөө наадам чи юу юм бэ? Цаана юу юм бэ гэхлээр манай гэдэг асуулт гарч ирнэ дээ. За манай наадам бол ер нь хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хоёр баярын нэг болох дуугуул шинж хоёр баярын нэг болох үр шин буюу ургацын баяр юм баг. Суурна. Гэхдээ яагаад наадамч ургацын баяр болчихваа гэдэг хүмүүс гайхаж магадгүй шүү дээ. За тий. Яагаад тэгэхээр ерөөсөө дэлхийн хүн төрөлхтөн бол сайдруулж байгаа зарталыг ямар шимээр тэжээгдэж байгаа шүү дээ тийм ээ. Тариа ногоо тарьдаг тариагаа далаагаш шүрдэг тэгээд дараа жилийн хэцүү цаг үеийг дав хоол хүнс нөөцтэй болоод ингэдэг тийм ээ. Түүнийгээд тэмдэглэж ургацаа хураагаар баярлцсан гэдэг. Малчин монголчууд гэдэг нь бидний үгдээс ч ялгаа байхгүй ингээд одоо бид наадахтаа хийдэг шүү дээ. Айрыг цагаад дэлгэрсэн ийм сайхан цагаар наадж яана гэл ингээд олон мөртүүд одоо гүр азрах шүү. Өнөөс хар маягаар байж байгаа тийм ээ. Яг намар цагаа голцоо тийм. Яг энийг хэлж байгаа. За тэгэхээр энэ наадам бол бид одоо л 7 сарын 11-ээс зогсон үзрэхэд хуучин бол яг энэ сайхан дэлгэрсэн цагаар хийдэг байсан. Тэгэхээр энэ бол үр шин буюу ургацаа хураагаад буюу машны үед бол хамгийн одоо мал аж ахуйс гарч байгаа үр шим хамгийн ихэр бялхсан цаг үедээ ийм их одоо хоол хүнстэй шимт жилтэй боллоо гэж баярлж байгаа. За энэ үедээ бол хүн төрөлхтөнд нийтлэг ялгаа байхгүй. Одоо бурхад газрын эзэдээ ч юм уу дахид тайгаад ингэж хийдэг. Энэ баяр ингэ явж байгаа. За тэгээд дөрөв тухай одоо хоёр дахь төр юм. Төр баяр. Одоо хоёр дахь төр. За. Тэгээд наадмын чинь нэг юм одоо энэ зөвхөн манайд ч биш хүн төрөлхтний хувьд нийтлэг юм тийм ээ. Тэгвэл энэ баяр цэнгэл бол нэг талдаа бол энэ зохион байгуулж байгаа гэдэг юм уу эрхэлж байгаа хүмүүст бол давуу байдал олгодог. Нэгдүгээрт бол тэрийг өөрсдөө хөлөөн шүүрүүлдэг тийм ээ. Одоо бид нар ч тэрийг аял зугаалга яасан ч гэсэн тэрийг зохион байгуулж байгаа хүнтэй сүлд нэг аятайгаа хийчихвэл нэр хүндтэй байж идэг үстэй тийм. Яг тэр шиг. Тэгээд өөрийн бодлогоо одоо хөлөөн таниулдаг ч юм уу засаглал ийм байна. Энэ онцлогийг бол төр бол өөрийн одоо засаглах үйл ажиллагаанд засаглалдаа гэж хэлээ тийм. Ашиглах болжээ. Энэ бол хүнийг үеэс бол тодорхой болж. За тухайлбал хятад сурвалж байна л да. Бид чинь тэр үеийн одоо нэг бичмэл судар тэр бол үлдсэнгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хятад сурвалж тэмдэглэснээр бол хүмүүчүүдэд одоо жилд 3 удаа бол их том дахлах тайлах хийдэг. Нэг нь цагаан сараар, нэг нь одоо 5 дугаар сар, нэг нь 7 дугаар сар энэ хоёрыг тоогоор хэлчихэж байгаа. За тэгээд цагаан сар гэдэг нь хаврын ихэнх сараа хэлж байгаа ерөөдөө бол Монгол орчуулгаар хэлж байгаа шүү дээ тийм ээ. Хаврын тэргүүн сар, тэгээд 5 дугаар сар, 7 дугаар сар гэж. Тэгээд энэ үеэрээ тэмээ морь уралдуулдаг гэсэн ийм сурвалж бүр баттай мэдээ байж байна. За тэгээд тэр үе одоо археологийн олдор бол нөгөө таавал мэдж байгаа шүү дээ. Монгол мэдж байгаа тийм. Өнөө ирчүүд байрлаж байгаа. Хоёр сайхан эр ноцолж байгаа төсөл одоо ингээ олцсон шүү дээ. Тийм ээ. Энэ баримтар батлыг гэвэл. Тэгээд тэгвэл эн чинь наадамтай ямар холбоо. Тэгэхээр тэр үед бол одоо бид нар наадам гэдэг үг одоо ингээд ярьж байгаа боловч энэ үг их л хожуухан бий болсон. Ерөнхийдөө нуус товчонд наадам гэдэг үгтэй холбоотой наадах гэдэг үйл үгийн үндэс байхгүй. Манай хэлчин бол тэндээс авах гэдэг шүү дээ байхгүй. Хожуухан үс наадам гэдэг ийм үг нь бол. Гэхдээ энэ байгаагүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ ч байж байгаа шүү дээ. Өөр хэлбэр өөр нэршилтэйгээр л оршиж байгаа. Тэрний нэг нь бол тэр хамгийн гол юм бол дахлах тайлах байхгүй. Дахид тайгаад нөгөө баярцагт хийчихэж байгаа. Одоо бид нар бас хийжлээ л ямар хэмжээр зэрэгтэл хийжлээ. Тэгэхээр энэ нөгөө за хаврын тэргүүн сар байдсан байж 5 7 дугаар сар гэдэг ингээд хятад сурвалжаар тодорхой тэмдэглэсэн байна шүү дээ. Энэ нь өнөөгийн ямар цаг хугацаа юм бэ гэдгийг тодруулах хэрэг болж байгаа юм л да. Тэгээ ингээд хятадын он тооллын гэдэг юм цаг тооллын тогтолцоо ингээд судаад үзэхлээр бол энэ яг тэр хүмүүгийн үеийн тэмдэглэсэн цаг хугацаанаас бол хятадын уламжлалт буюу бэлгийн он тоолол бол өөрчлөгдөг юм байна. Тэгэхээр хаврын тэргүүн сар бол манай цагаан сарт ойролцоо бол таарна тий. 5 гэдэг нь бол аргаар хэлж байгаа биш. Бэлгийн сараа 5-аар тоолчихж байгаа.
За хаврын тэргүүн сарыг бол дугаарлахгүй. Хаврын тэргүүн буюу цагаан сарыг нэрлэж байна. Тэгээ 2-оос эхлээд бол хаврын дунд сар бол 2 дугаар сар. Хаврын сүүл сар бол 3 дугаар сар. За хаврын зуны тэргүүн сар 1 дугаар сар уу? 4 5 тий. 5 хэдгээр сар байх нь. 5 зуны дунд сар. Зуны дунд сар. Яг тий зуны дунд сараар явсан. Яг зөв. Тэгэхээр энэ нутгаар ард түмнүүд монголчууд бидний үг дээс залгуулаа монголчууд бид нар бол ерөөсөө зуны дунд сард нааддаг ус. Нөгөө дэлхийд дийлгэнэ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тий. Өө хамаг сайхан хур бороо ороод ногоо цагаа хараад мал твэрэл ингээл ирдэг цаг үе. Энэ үе. Тэгэхээр бол 7 дугаар сарын дахлах тайлах гэдэг яг бид нэр одоо энэ зуны 7 яг зуны дунд сар чинь яг 7 дугаар сарын 11 биш л дээ 20-оос 8 дугаар сарын 10-ын хооронд байгаа. Ер нь бол хуучин бол саяхан гол бид гэж хийдэг ус. Энэ үед наад жижиг нь ойлгомжтой. Тэгвэл морь тэмээ уралдуулдаг байсан гэж үгэн тий. Тэгээ морийг хизээ уралдуулахыг саяхныг болтол одоо нэг 20 хүрэхгүй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Бид нар бол ерөөсөө зуны дунд сар л уралдуулдаг. Яагаад гэвэл бусад цаг үед бол морь уралдуулах боломж байхгүй. Өвлийн тэр одоо хитүү цагаар хаврын хайрган гэж хэлдэг тий. Энэ цагаар морь уралдуул. Нөгөө адууч юм бол яг турж ицээд тэр хэцүү давж чадахгүй одоо өвчих шүү дээ тийм ээ. Тий орчин цагтууд яг дүнжин гараа өвлийн уралдаан гэж болдог. Тий тэгж байгаа. За би ерхий юм байна. Түүхэн үндс ярьж байгаа учраас энэ орчин үед олдохоо болчих тий. Тэнгүүт за намар яагаад уралдуулахгүй. Бид асуулт гарч ирэн тийм ээ. Ерөөсөө одоо бидний бидэнд байгаа одоо наадмын бодиттой баримт гэдэг юм наадмын данс хараа бол 1770-аад оноос эхлээд л байна. Дамаа 1810-20-ад оноос эхлээд бол уралдаан барилдаан бүх цуваа одоогоор статистик тийм ээ. Маш тодорхой байж байгаа. Энэ дөр хизээш намар мөр уралдуулж байгаагүй. Яагаад тэгэхээр уламжлал одоо аж ахуйн хэвшил амьдралын арга ухаан дундад бол нөгөө намар морь уралдуулах юм бол морь уралдах зүгээр уралдахгүй шүү дээ. Дахиж сойн тийм ээ. Сойн уяа сойлгонд харуул. Тэр нь одоогоор бол жингээр гасна гэсэн. Нөгөө өөхөн тарга марган байхгүй болно гэсэн. Тэгэхээр өөхөн тарга намар өөхөн тарга алдцсан адуу өвлийг давах уу? Давахгүй. Давахгүй хэцүү. Биш боломжгүй. Тийм учраас зуны дунд сар уралдуулад тэгээд морь тавьчихдаг. Зөв. Тэгж. За тэгвэл тэмээ уралдуулж исэн тухай бас мэдээ байна шүү дээ тий. Энэ бол одоо угаасаа өвлөл уралдуулж байгаа цагаан сарын үеэр уралдуулж одоо ч хэвээр байгаа шүү дээ тийм ээ. Малын олсоос хамаардаг. Тэгэхээр нөгөө хаврын тэргүүн сарын дахлаа тайлгаа үеэр тэмээ уралдуулдаг байж. За 7 дугаар сар гэдэг нь болохоор бол юу болж харж байна. Намрын ихэнх сар бол зуны хадгалах сар. Тийм бараг намрын ихэнх сар болчих. Намрын ихэнх сар шүү дээ. Энэ үедээ бол яг нүүлч эртнээсээ бол нөгөө хүм малаа тоолдог юм байсан мэт үлжээрүүгээ орч нэг хэсэг намжих гэж шүү дээ тийм юм тоолгод. Одоо бид нар ч юм бол 19 сараас үл эд хүүднэр хэдэн хүн яваад тоолоод шүү дээ. Хууч бол арай өөр байсан юм шиг үл. Ингээд тоолдог. Тэр үеэр бас нэгдэж данс тооцоо гаргаад нөгөө татвар юугаа төлөвлөө шагнал урамшуулж байсан байж магадгүй тийм ээ. Юмуд нь байсан баг. Ийм юмуд байжээ гэж ингэж харагдаж байгаа. Тэгээд төр бол энэ үеэс бол наадмыг гэдэг юм их том дахлах баяр цэнгэлийг өөрсдөө зохион байгуулад ингээд өөрийн одоо хааны бодлогыг ч юм хааны зэсгэлэгч гэдэг юм дараа дараагийн хадууд ингээд ялгаагүй ингээд хүлэн шөрүүлээд ард түмний дагуулад өгөөрөө ард түмний нэгтгэхэд ингээд явж ижил дээ. За ингээд түүхээрээ. За ингээд 4 хуваагаад байгаа шүү дээ. За одоо 3 дахь нь шашин. Шашны одоо баяр. Яг энэ шууд шашин гэж манайхан битгий одоо туйлшиж гэдэг юм уу бид нар чинь шашны тухайн нэг юм физм үед олж авсан нэг буруу мугад ойлголтоо уусан шүү дээ тийм. Тэр үйл энд бас шууд хэлж болохгүй. Ерөнхийдөө яг шашны нөлөөтэй гэж хэлэх нь зөв баг. За тэгэхээр бол энэ бол довчхондоо бол даншиг наадмын түүх үе хамгийн том наадмаар навч үзэх юм бол даншиг наадмын түүх үе. За хуучин одоо манай одоо бид нар бол нийтлэг ингээд тогтсон одоо таачсан зүйлээ сонссон байх тийм. Өндөргийг нэг 5 настайд нэгээд өргөмжлөөд одоо ширээ цагаан нуртул даншиг өргөө наадам игээд эндээс даншиг наадмын түүх гисэн юм аа ингээд биччихсэн. Яг хар мянгараа кино баримт кино байдаг л да. Гадаадын олон улсын кино монодор зүүнний юм байгаа тий. Харамсалтай нь бол энэ сулгаар батлагддаг. За. Учир нь яагаад? Тий яагаад тэгэхээр бол түүхэн баримт үндэс байхгүй. Яг энийг яагаад хэзээс гараад ирэхэд 80-аад оны сүүлчээс ерөөдөө гарч ирсэн юм билээ. Тэгээд нөгөө монголчууд өр шинжилэлд нөгөө перестройка гэж ингээл түүхээ эргэж хараад тэгээд арсын өсөлтөө залгаал нэг түүхээ эзэнтэй болох гээд өөрсдөө олж авах гээд ингээд нэгчээж байгаа юм шүү дээ. Энэ үед л өндөр гэгээний түүхэн байр суурийг эзлүүлэх шаардлага гарч ирсэн байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор өндөр гэгээнийг одоо тодруулахын тулд энэ даншиг наадмын түүхийг одоо манай хосны ахмад судлаач нэртэй босоод зохиосон гэж үл хэлж болохгүй зүгээр тэр үеийн сэтгэлгээ баримтын хүрээнд
бас логикийн хүрээнд гэж хэлээ те. Логик үнслэр тийж гаргасан байгаа. Гэхдээ тэр нь бол одоо дараагийн одоо судалгааны яст илэрж байгаа баримтаар бол бас батлагдаж өгөхгүй байна. Тэгэхээр одоо Дашиг наадам бол 1636 39-40 онд биш бүр түүнээс 60 жилийн дараа 1700 онд болж анхны Дашиг наадам түүхэн баримттай байна. Энэ тухай бол одоо Эрдэнэзуугийн түүх өндөр гэгээний намтар болох зай гэгээний бичсэн зохиолууд өндөр гэгээний намтар тэн дээр мөн одоо нөгөө Багсар уртсын 7 гушуун наадам гэж зохиол тэр нь маш тодорхой байна. Тэгэхээр 1700 онд юу болсон гэхэлэр түрүү нөгөө цаг өдрийн хөрөн бүлчрийн чуулган гэл манжийн зохион байгуулсан хараасны чуулганы тухай ярьлаа шүү дээ. Дараа нь халах орд эвдэрсэн тухайсан. Тэр чуулганы 2 жилийн дараа галдан бошд халахруу довтлсон тийм ээ. Бүгд халахууд бол нэг үзэл бархаа гоод бүгд одоо манжийн нутаг уу одоо өөр Монгол руу шургаж орцгоосон. За ингээд манжаас аврал ирээд бол одоо манжтайгаа нийлээ эргээд галтангаа зогсон ийм төхүүл явуулсан тийм ээ. За ингээд галдан буурсан дараа бол халахчууд буцаж ирсэн. За тэгээд энэ үед бол өндөр гэгээн бол манжийн хамгаалал хааны дэргэд манж одоо хааны багш болоод ингээд сууж ирсэн. За ингээд 1688 онд гэдэг чинь 12 жил болж 1700 гэж. 12 жил урд газар сууж хагаад 1700 онд бол буцаж ирсэн. Яг өдийгөр шахуу тийм ээ. Тэгээ энэтэй холбоотой та бол түүхэн гадарлаж бид нар ч ярил мэдэн тий. Энэ хүн богд болон хаан болон чинь төр урах ам шажуур хаам гэж байгаа шүү дээ тий. Ломог түүхэн мэдэн тий. Төр урах амд ноёдоо бус юм билээ. Шажуур хаамд ламруу яг тэр чин байхгүй дагаж явж байгаа. Тэгээд энд цуглаад халах нийтээр бол өндөр гэгэнд бол гүнээ талархаж энэ хэцүү цаг үед бидний авч гарсан шүү гэж баярлаж их наадам хийсэн. Их наадам дээр бол нөгөө бохордоо нэрийн ганцхан барь урлал төрүүлээд нөгөө арслан бар аврах шууны нэртэй янз бүрийн цол болгоод яг тийм болж байгаа. За энэ үйлчлэлд Дашиг наадмын төгнөг 200 гаруй жил үргэлжилж штэ 1911 он хүртэл. Үндсэн хичээлийн хөдөлгөөн хүртэл. Тий, тэгтээ бол Дашиг наадам бол бидний ойлгоод өнгө төрхөө олтлоо бол нэг 100 жил болсон юм билээ. 1810 20-д оноос л нэг бидний төрхөө олоод нэг 100 жил тийм ээ. Хэлбэрчлээ нэг 100 жил үргэлжлээд нэг 100 жил явсан байна шүү дээ тийм ээ. Гинтл одоо янгуутл тийм бас нэг бидний бодож байгаа шүү. Амьдрал тийм байдгүй ш. Алсуур аажмаар явдаг тийм ээ. Түрүү хэлжсэн. Тийм бас. За ингээд 1911 оноос эхлээд бол бидний ярьж байгаа дараа 4-р үе тийм одоо бид нар амьдарч байгаа. Энэ бол Үндэсний их баяр наадмын гэж нэрлэдэг байгаа түүхэн үе эхэлж байгаа маа. Энийг бид ойлгохын тулд бол энэ тусгаар тогтны түүхөө ярахаас арга байхгүй. Бид бол одоо яг одоо нэг 17-оос тийм ээ 20-р зуун хүртэлх нэг 200-300 жилийн түүхийг янз бүрээр үзэж тайлбарлаж байна. Уучгүй манжийн дарал гэж байсан. Сүүлд нь манжийн иргэшээлгээ одоо бид нар голцсон ярьж байна. Одоо сүүлдээ бол манжийн холбоотон байсан, манжид дарлуулаагүй байсан гэдэг ингээм санаанууд бас гарч байгаа. Энэ бол дараа нь ингээ түүхийн судалгаар янз бүрээр шийдэгдэж явах байх. Тэгэхдээ энэ үед бол монголчууд одоо бүрэн эрх чөлөөтэй гэдэг юм уу? Бүрэн дураараа байсан бол биш тийм ээ. Ягаад тэгэхээр харийн төрийн буулганд ор гэж хэлээ тийм ээ Монгол өөр байсан. Тэгэхээр манж бол монголчуудыг эрхшээгээд өөрийн засаглалыг бол тулахаас арга байхгүй. Бид л хүлээ авсан. Жишээлхэд бол манж халахын жишээн дээр авч үзье тий. Халахчууд манжид агаар орох үед бол халахад бол аймаг гэдэг ойлголт бол байгаагүй. Халахын суурин 7 гушуу Гэрсэнзийн 7 гушуу тийм ээ. За энд бол янз бүрийн монголчууд байгаа. Одоо л нэг бид нар чинь нэг би цэвэр халах малах гэдэг болгосон. Янз бүрийн монголчууд янз бүрийн угсаа гаргах холимог шүү дээ бид нар. Тэрийг biz бодох хэрэгтэй. Бидний харин юу нэгтгэж байгаа монголчууд соёл нэгтгэж байгаа. Түүнийг наадам шүү дээ тийм ээ. Яг энийг бас бид бодох хэрэгтэй. Түүнээс илүүтэй гар угсаа ярьж хөсөл ерөөс хэрэг байхгүй. Зөв. За тэгсэн. Тэгээд манч бол манайхыг иргэшээлдээ оруулангууд жишээл галах дээр бол 4 аймгийг байгуулсан. Яг хөө эхлээ сүүлд нь сайн өнийг байгуулсан л та. Энэ аймаг бол ямар учиртай байсан гэхлээр бол халахчуудыг буюу монголчуудыг хооронд нь монголчуудыг хэн зүг бах хооронд нэгдүүлэхгүй байх зорилт. Яг тэр халахын 8 гушуучин сүүлдээ 80 гаруй болоод 4 аймаг боллоо. Тэгээд дахиад энэ ховдын хязгаар гэж 4-д 2 аймаг гэдэг ингээд явж өгнө л дөө. Маш олон юм. Бараг энэ чинь монголчууд ч баг хошууганы ярих юм бол нэг жин 200 хооцсон юм билээ. Маждар. Баг 200 хооцсон юм билээ. Амжтай товс 200 хооцсон. Нийт. Одоо бид нар чинь дахиад монголчууд улсаа 300 хооцсон сууж байгаа шүү дээ. Манжууд бол нийт монголчууд 200 хооцсон. Бид тэрний нэг хэсэг болох юм Монгол улсаа 300 хооцсон байгаа. За тэгээд яасан гэхээр энэ аймаг дотроо юу яана? Хурдлаа хийнэ. Ярилцсан. Ярилцсан. Дээшээ одоо халахтай ярь нэгдэж одоо янз бүрийн ярилцахгүй. Чуулган гэж хэлж байгаа юм. Чуулганы тогтолцоо гэж хэлж байгаа.
Тэгэхдээ бид нар нэг одоо аймгийн хан гэж ярьдаг Сэцэн хан Түшээ тан гэдэг юм дээ. Хар ухаанаар болох нөгөө нөхөрч аймгийг даргалаад байсан юм шиг бодоод байдаг. Үгүй. Тэр үл зүгээр нэг бэлэг төмдгийн тэдний эрхэм суудал суун. Аймгийн даргыг хийхээр 3 жил тутамд бодог чуулган буюу их хурлаар аль нэг нөлөө өгөх ноён сонгогдоод аймгийн дарга буюу чуулган дарга болно. Тэгэхээр нэг нөхөр цэргийн жанжин бол дахиад дэд дарга гэдээ гарч ир. Ингээд 3 хүн бол аймгийн бүх эрх мэдлийг хувааж суух нь шүү дээ. Тэгэхээр одоо галахын 4 аймаг дээр аваад үзэх юм бол галахыг 10 хэдэн хүн 3 жилийн хугацаанд хувааж захарч ир 3 эрх мэдлийг гэсэн үг. Дахиад 3 жил солигдно. Яг одоогийн бид нар байр суурийн үүднээс харах юм бол нэг арчилсан юм шиг тий. Тэр үе нийгмийн зохион байгуулалтын үүднээс бол хортой. Одоо бид нар анги гэж боддог тий. Ангийн дарга маань анги гэж ярьдаг тий. Ангийн дарга байж байгаа тий. Одоо том сургуульд байж, дараа их сургууль ангийн дарга гэж байж байгаа ш бид байсан. Ангийн даргыг 3-7 хонуулаад солиод ирэх гэсэн үг. Тэгвэл энэ анги одоо нэгдэж нэхтрах уу? Та юу гэж бодож байна? Таатай хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Задраа явчих. Задраа шүү дээ. Тий. Тэгээд ийм зохион байгуулалт. Тэгэхээр энийг монголчууд давж гарах гэдэг юм уу? Энэ манжин айхтар бодлогыг янз бүрээр яах одоо бодлогоос гадуур тойрч гарч тэр эв нэгдлээ гэдэг ойлголцоо нэгдэл нэхтрлээ хичүүлэх арга ухааныг бодж болсон байна. Тэр нь бол дан шиг наадам. Дан шиг наадам. Манайхан болгоно шашны балаа богд төвд гэдэг ингээд тийм юусоо байх. Яг уу дан шиг наадам гэдэг юм уу дан шиг нь бол одоо дан шиг уу уртудаа наслах гэсэн утгатай тийм ээ бат орших гэсэн утгатай. Шашны ёслого. Одоо тэр чинь зөвхөн богдууд төдийгүй тамхтай хотгдууд, тамгагүй хотгдууд Монголын томоохон аж гэсэн дан шиг өргөж байсан. Уртудаа насалж одоо бид бүгдийг ивэж тэргүүлж аварч хамгаалж яваашаа гэсэн утгатай шүү дээ тийм ээ. Яг тийм утгатай ёслого. Ном уншин, бэлгэсэлтэй үг. За тэр шашны жижиг ёслууд болтгий. Түүн дээр наадмыг авшрах асуудсан. Наадам бол манай эртний уламжлалтай тийм ээ. Ингээд ашиг наадам болж. Гэхдээ зүгээр нэг авсаргаагүй. Энэ наадмаар богдоо даншиг өргөх гэж байна гэдэг нэрийдлэр ноёдууд чуулж даншиг наадмын талаар ярилцж байгаа гэх талимда төрийн асуудал хэлцдэг гэсэн. Бид ч өөрийн төргөө болчих манжин иргэшээд орцсон байна. Манжин дагж байгаа. Тэгэхээр ингээр хэлбэл жаргал зовлон хэлцдэг байсан гэсэн. Манжин ч жаргал зовлон хэлцүүлэхгүйгээр ингээд хаалтаад ингээд хашаад нүдлээ хуваацсан ш дөрүүлжнүүд нь тийм. Энд Сэцэн хааны Түшээд хааны энд сайн ойрныхан засаг хааныхан ч гэдэг юм ингээд хоочихсон. Тэр давж гараад бид нар богдоо яаж байгаамаа богдын тухай ярьж байна. Наадмын тухай ярьж гэх мөртлөө жаргал зовлон байр. Жаргал зовлон гэдэг цаана бол нөгөө нийгмийн эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал, тулгамж байгаа бэрхшээл юу байгаа цаашдаа яах вэ гэдгийг одоо ячиж байгаа хэлсэж чинь гэсэн үг. Ингээд 1911 он ойр тогтсон энэ наадмын тоо хэмжээ нэмэгдээд ирдэг. Тогтсон юугаар бол яг 1810 оноос хойш тогтсон хэмжлэр бол 3 жилд нэг удаа ашиг наадмын л дээ. Чинь бол одоо гэж 2 өдөр ингээл хүрээнд ч юм уу наачдаг зүйл биш. Хүрээнээс гараад тодорхой энэ газрууд түүхэн газрууд тогтоогдсон л дээ. Газрууд очиж наадаад хугацааны үед бол нэг 10-аад хоног 20-аад хоног бар сар шахуу наадаж байгаа. Байгалийн сайхан тусны цэнгийн дэргэд тийм ээ. Бүс бэлчээр дагаад. Ингээ наач. Энэ хоорондоо ингээд харилцан ойлголцож аваад тэнгүүд төр ус болох годрэнгүүд илүү наадмч тоо нэмэгдээ явчих. 3 жилд нэг байсан бол 2 жилд нэг болоо. Сүүлдээ жилд нэг болоод сүүлдээ 2 жилд их бага 2 даашиг хийж эхэлж байгаа хөөе. 11 бол ойрцсон. Тэнгүүд хуушин төвөнд юу гэж энийг хэлжсэн гэхэлэр 8 дугаар үед бол зугаа цэнгэл дуртай нэг нөхөр байсан. Гард долыг чирэгдүүлж ингэдэг байжээ. Хайлбарлцсан. Биш үү байгаа. Тэг гоныг тэр талаас нь харуул нэрэж тийм юм шиг тийм ээ. Тэгсэн чи яасан гэхэлэр одоо хүмүүс өстой 21 он хүртэл аншиг хийсэн гэж бодох. Үгүй. Тусгаар ус болол аншиг ерөөдөө зогссон. Тэгээд энэ чинь судлаач хүмүүд энийг бас тайлах хэрэгтэй шүү дээ. Яагаад юм бэ гэдэг. За яг нэгдүгээр бол эдийн засгийн чинь маш их үрлэг. Яг тэр манжийн төрөөс хуульчлаагүй энэ ашиг наадмыг хөлөө баяр цэнгэлэг. Монголчууд өөрсдөө сайн дураар хийжсэн. Гэтэ мэдээж манжийн төрийн дэмжлэг гэдэг юм уу хөлөөшүүлэг авч ирсэн л байх те албан бусаар тийм ээ. За дээрэс нь санхүүгийн зардлыг бол монголчууд өөрсдөө гаргадаг байсан. Ард түмэн Монголын ард түмэн үе үед гаргаж ирсэн энэ наадам. Тэгэхээр ингээд туурсаар улсны дээр улс орны эдийн засгийн санхүү хөгжим байсангүй шүү дээ. Оросоос зээл авч удлаа тэр тэгэл богдоон ч ноёдтой хэрэгэм зэрэгээ зарж ээж улсын санхийг бүрдүүлжсэн шүү дээ. Ийм хэцүү байсан. Тэгэхээр бол энэ чинь мэдээ ийм хорохролтой учраас ийм бас асуудал байгаад байгаа учраас бол богд хаан бол энэ даншиг наадмыг хөдөлгөж жээгж ойлгож байгаа. Тэр талаас нь ойлгож. Гэхдээ түүнээс ч илүү учир шалтгаан байх хэвээр тийм үү? Тэгээ ингээд бодоод байдаг. Нөгөө учрыг тайлж чадахгүй байгаад байдаг. Нэг шүн одоо доктор хамгаалахаа өмнө шүү дээ. Шүн унтж хагаад
энэ нэг зүүд гэж хэлэхгүй л дээ тарих амрахгүй байна тийм ээ. Онгод орно гэж бас хэлж болохгүй байх. Энийг тайлж байгаа. Тэгээ саяны ерөөдөө нөгөө төргүү байх үеийн тухай ойлголт. Монголчууд төргүү байх үедээ Даншиг наадмаар ташрамдуулж төр төстэй институт гэж хэлээ тийм ээ. Бий болгож ингэж төрийн тэр одоо Чингис хаанаас уламжласан төрийн их бодлогыг авч явж ийчээ гэдэг. Тийм учраас 11 он төртөө болчихсон учраас бид одоо нууцаар гэдэг юм ямар нэг арга хэлбэрээр тэнд чуулж төрийн асуудал хэлцэж жаргал зовлон ярилцах шаардлага байхгүй. Хаантай байна. Засгийн газартай байна. Ерхий сайдтай байна. Таван ямтай байна. Цэрэг харамтай байна. Хилтэй байна. Ард түмэн биш үү? Тэ? Их шаардлагагүй болсон юм байна гэдэг ийм тайлал гарч ирж байгаа. Үнэхээр тэгс. Яг гоо дараа нь бол сайдууд ноёдууд бол Даншиг наадмаа хийгээл богдод өргөж байгаа нь богд бол Даншиг үл хүлээж авъя. Нөгөө шашны ёслол шүү дээ тийм. Бортуудаас тэр ёслыг хүлээж авъя. Наадмыг үнжи болий. Хойшлуулъя гэл. Ингээд наадам юус хийгээгүй. Тэгэхээр богд айхтар ухаантай хүн байсан боос. Би бол одоо түүхчнийхээ яг нөгөө судалж байгаа юмдаа гүн орно гэж байдаг. Зүгээр яг богд бол судлаач биш. Гэтэ миний судалгаа энэ түүхчний судалгаа бол богдтой юм уу, Чингис хаантай холбогдохгүй байхгүй л дээ. Ингээд ороод үзэхээр 8 дугаар богдыг яасан сүрхий айхтар одоо сод хүн байж вэ гэж би боддгийг. Яг тэр бид нар чинь хүнтэй хэрэлдээд олигтойхон хүний үгийг няцааж чадхад бас хэцүү байдаг шүү дээ тийм ээ. Гэтэл богд чинь турсаар ус болох чинь хятадын төргөд нэг юм дараах нь мандат гараад ирчихсэн. Тэгээд та нар бол манжийн нэг хэсэг манад байх хэвээр бид манжийн залгамж гэх ингээд зарга залхаа хийгээ сүүлдээ 3 хятадын 3 улсын хэлцэр хийж байгаа шүү дээ. Энэ үе ийм нөхцөлд энэ болгоны яцааж энэ дундаас Монголыг авч гарч чадчих байгаа. Тэр ухаан байна. Мэдээж тийч хомоохон төвшөлүүд байж байгаа л да. Тэгээ тэр чинь бас барьж байгаа нэг юм байна. Саяны одоо зарим хүмүүс бол 8 дугаар богд бол яах вэ юу яасан ноёдууд юм уу тэр одоо улсууд байгаа л ингээл тэрийг ашиглаад ингэж гисэн хүмүүс. Би бол бас тэгж мэдээ тэр улсууд байсан оролцоо байж таараа. Тэгээ 8 дугаар богд өөрөө ийм сүрхий байгаагүй бол ийм санаачлагтай бол ийм дэмжлэг гэж хэлээ тий. Дэмжиж уухаалж нэгдэхээгүй бол ийм болохгүй шүү дээ. Тий. Өөрөөр бол одоо зарим нь хэлдэг. Би чи Оросыг хүчээр тусгаар тогтсон шүү дээ гэж. Яг тодорхой хэмжээнд байхаа үүсэхгүй. Гэхдээ монголчууд өөрснөө энийг санаачилж гэдэг юм гардаж хувь зааныхаа төлөө тэмцээг бол хин дэмжээд яг ямар нэмэр байна. Одоо эцэг хичээх юм бол заяа хичээдэг тийм ээ. Бид хичээсэн учраас л заяа хичээж байгаа байхгүй. Тийм үү одоо тэгэхээр бол дараа нь тэгээд ингэж байгаа. Тэгээд түүнээс хойш энэ наадам чи яасан гэж бол. Тэгэхээр бид нар нөгөө юу гэдэг вэ? Даншиг наадамд зэрэгтэй бас нэг 10 засгийн наадам гэдэг ярьдаг да таа. Тий 10 засгийн наадам. Тийм. Энэ наадам бол манжийн хааны зарилгатай наадам. Тэгэхээр яадаг гэхээр одоо эхлээд бол хан уулыг буюу богд бол энэ хүн урд байж манай энэ. За тий. Монголчууд ивэгээд байж байгаа. Хинтийн хаан буюу бурхан халд одоо сүүлийн бурхан халд гэж нэрлэдэг. Гуч бол хинтийн хаан гэж нэрлэдэг. Хинтийн хааныг тайгаад тэгээд дараа нь наадам гэдэг үүнийг л 10 засгийн наадам гэдэг байсан. За 10 уул наадам бол энэ наадам бол хүрээнд төвлөрч байсан. Хүрээ сайдын харайнд байгаа 102 аймаг уу Түшээд хаан, Сэцэн хаан тэгээд шавийнхан нийлээд энэ наадмыг хийх үүрэгтэй. Гэхдээ ингээд одоо саяны 10 засаг гэдэг бол 10 засаг гэдэг бол 10 хошуу гэсэн үг л дээ. Засаг ноён засаг хошуу гэсэн. Ойр нутгийн 10 хошууд ер нь голоод хэрхэлж ийсэн шиг байна. Тэр утгаараа зүгээр хар ярианд бол 10 засгийн наадам гэж нэрлэсэн. Ам ярианд юунд албан ёсны бичгтэр бол тийм үг эсвэл ганцч байхгүй. Харин уулс тайлгын наадам гэж нэрлэж байгаа. За энэ наадмаар яаж ирсэн гэхээр бол Даншиг наадмаас огт өөр бүтэц зорилготой. Даншиг наадам бол одоо 1000 гаруй бүх хөрөлддөг 3 насны морь болддог. Угаасаа хурдан морь гэдэг чинь ерөөсөө юу байхгүй. Морьг тооцох тэнцэж байгаа адууны л уралдаан байхгүй. Тэр нь хязаалан гас эхэлж байгаа. Хязаалан соёлон их нас. Энэ гур бол эр хүний төвшиг алт замын хань унаа болж чадна. Тийм учраас морь гэж нэрлэгдээд уралдаж байгаа. Нөгөө дааг магуул шүдлэн бол алганд ч өөр сүлт юм шүү дээ. Хурдан морь тэдэж морь биш шүү дээ. Дааг шүдлээ. Өөр нэртэй байгаа шүү дээ. Тийм байгаа. Бид бас энэ бодсон. Тэгээд энэ дээр бол тэгээд нөгөө харва байна. Харва бол бай нэхий харва гэдэг хэлдэг. Тэгээд том нэг нэхэж одоо хэд метр 4-5 метрийн юутай 5-6 метр ч юм өргөнтэй юм сургаагийн жааз бий болгоод хийгээд түүндээ бол 3-9 нэхэж ч юм уу за тухайн үед янз бүр байсан баг. Тэлээд одоо зургууд байж л да. Хадаад ийм том одоо танай студийн ханаас ханыг 2 нийлүүлсэн том баг байх гэдэг. Биш холоор баг ийм том байгаад хардаг байсан юм бэл. Алсаас. Тэгээ энэ бол илүү зугаацсан гэлээ шинжтэй. Яг тэг орох магадлал нь маш их шүү дээ тий. Тэгээ зугаасны шинжтэй. 10 засгийн наадам бол октор энэ бол цэргийн наадам буюу цэрэг эрдмийн босруулах зорилготой байсан. Бид одоо энэ дашин хэлгээд манжийн төгөөг одоо манжийн үеийн төг янз бүрээр ярьж байна.
За наадмын буюу Монгол уламжлал өдийг хүрсэн бас юм дээр манжууд бас тодорхой нөлөөтэй байсан ч гэдэг хөлөж өргөсдөг. Яг тэр манжууд бол монголчууд хайртай биш л дээ. Өөрсдөө хайртай учраас монголчуудыг хууснаар нь уламжлал байдлаар байлгах гэж оруулж ирсэн. Түүний нэг 10 цагийн наадам илэрч байгаа. Тэгэхээр цэргийн ирдүү шалгаж байгаа юм бол да. Нөгөө сур хар одоо сур харж штэ. Сур харуулад морт цэрэг давхаан дундаа бөмбөг намнах үе дайсны толгойг харж штэ. Хийсэн гүзээ хардаг. Ийм хоёр тэмцээн болж байгаа. Мөн цэргийн үүрэгтнүүд бол цөөн тоотой 130 итгэн бүхэлдээ харьцан үтгөнд бүх байрлалддаг. Ийм наадам. Энэ бол цэргийн бэлтгэл. Гэхдээ наадам бол юунд болдог вэ? Хүрээнд болдог вэ? Улаанбаатарт болдог вэ? Энэ дурын хүн орохгүй цэрэг ирчүүд буюу тэр ихээр хойгууд оролцдог ийм наадам. Ийм наадам баг. Энэ наадмыг бол 11 оноос хойш бол юу болгосон? Төрийн гол наадам болгосон. Хуучин бол одоо ингээд зүүн талын 3 газрын төлөөлөл орж ирсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл Монгол нийтийн төлөөлөл оролцуулаад тооны үед өөрчлөөгүй хэлбэрийн үед нэг цомхон маядлаар 12 аймаг одоо 4 мөрдөд юу гэдэг ингээд оролцуул гол улсын наадмын шив шинжийг олж эхэлж байгаа. Нэг юм наадам гараад ирж байгаа. За нөгөө талд бол Монгол улс 11 мандат гарч ирэх үед бол дэлхийн нийт бол октябр болчихсон байсан. Зарим нөгөө хөмөрсөн доогонд 200 жил байгаад гэж нэг ярьдаг тий. Тэр бол бас арай жоохон дэгсэлтэй. Гэхдээ бол өөр улсын одоо харьяанд байгаад гарч ирэх үед дэлхийн тоглоомын дөрөв өөрчлөгдсөн байсан. Улсын тоглоомын дөрөв. Улс гэдэг бол юу байд юм бэ? Засгийн газартай байд юм байна. Тэрний ерхий сайтай 5 яамдуутай байд юм байна. Эрх мэдэл бол одоо төрийн эрх мэдэл 3 байд юм байна. Хууль тогтоох дээгт эрх мэдэл байдаг юм байна. Үүсэх засгийн газар байдаг юм байна. За шүүх засаглал гэдэг энэ тусдаа эрх мэдэл байдаг. Аль тэр онцлогдсон дэлхийд улсаа байгуулчихсан бас үндсэн үлдээ байд юм байна гэдэг юмуд байгаа шүү дээ тийм. Тэр чинь монголчууд гарч ирэнгүүтээ мэдчихсэн. Тэр хэд аль хэдийн дэлхийн олон улсын үндсэн үлдээдийг орчуулад тэгээд судлаад Чэвэзэс роноос ном гаргачихсан байгаа шүү дээ 10 донд. Сайн аян ерхий сайдын даалгавраар намсрын даалгавраар. Бид бол дэлхийг мэдчихсэн, ойлгож байсан. Тэгээ орчин үеийн улс болохын тулд 11 оноос хойш айжмд одоо алхаж байсан. Түүний нэг улсын дээд доод хурлчин парламент төсний эхлэж шүү дээ. Энэ минь ингээд байгуул явж байгаа. Тэгээд түүний нэг нь болохоор усгаар улсууд бол улсын баяр гэдэг буюу тусгаар тогтнолын баяртай байд юм байна. Одоо бол олон улсын Independence Day гэж хэлж байгаа тийм. Тэгээд бид бол улсын баяр хийх ёстой гэдэг. Ингээд 11 онд угаас 12 сарын 20-нд баярлаж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг бэлгийн тооллоор өвлийн зүүн сарын шинэ хэлсэн баха. Энд юу яагаад өвлийн зүүн сарын шинэ хэлсэн. За тэгээд юу яагаад дараа жил бэлгийн тооллоор энийг тэмдэглэл явуулчих. За ингээд 1921 он хүртэл явуулчихна. Тэр энд харж байгаа улсын баярын тусдаа улсын наадмын тусдаа нэг 2 юм суур яваад байна. Тийм байна. Тэр юм яваад. Тэгж юм тий. Тэгж жаад 21 он болоод 21 оноор дараа нь одоо бол ардын хувьсгалыг нэрлэдэг байгаа. Түүхчдүүд үүнийг бол үндэсний ардсан хувьсгал гэдэг. Үндэсний хэмжээний хувьсгал бүгд дэмжсэн хийж эсэргүүцээг үнийг. Дээрээс ардсан шинжтэй байсан. 11 он тусгаар улс болсон Монгол улсын чинь зорж ирсэн нэг юм шүү дээ. Иргэн бүр тэгш байх хэвээр. Тэр олон улсын тэр үеийн нийтлэг зарчмаар ингэж ирсэн нөгөө язгууртнууд байхгүй болоод бүгд тэгш хэрэгтэй болж эхлэн шүү дээ. Тэгэл энэ чинь 90 он хүртэл 90 онд нэг албасаар баталгаажж шүү дээ. Тийм ялгаатай байдал явж ирнэ бол 92 оны зүйлэр. За тэгэхээр энэ үед бол 21 оны хувьсгалыг зуны дунд сарын шинэ 6-нд хувьсгал ялсан. Тэр нь одоогийн 7 сарын 11 байхгүй. Тэр нь бид бэлгийн тоолоо хэрэгжилж байсан учраас бол 21-с 27 хүртэл энийгээр тэмдэглэсэн. 22 онд бол улсын баярын дүрм гэдэг бүр тусгай хууль гараад дүрм гэж хууль шүү. Хууль гаргаад за үйл тэмдэглэжсэн энэ баярыг бол одоогийн нөхцөл нийцүүлээд зонлон шилжүүлье. Нөгөө 12 сарын 29 буюу өвлийн сүүл сарын шинэ 9 биз дээ. Энэ тэмдэглэсэн баярыг зонлон шилжүүлье. Тэгээд зуны дунд сарын шинэ 6 бахан энэ тэмдэглэе гэдэг. Ийм бүр дүрм журам гараад ингэ явсан. За ингээд ингэж л 24 оны сүүлчээр анх тухайн сүүл батлаа. Сүүл батсны дараахан улсын хурлаас байгуулсан улсын баг хурлаар бол бид нар одоо аргын тооллыг баримтлана. Аргын тоол. Тэгэд ийм шүү. Тэнгүүд дараах нь бол энтэй холбогдуулаад улсын баярыг бол аргаар тэмдэглэдэг болъё. Тэр 21 онд бол тэр үдэн 7 сарын 11 байсан юм байна. Тэгэд 25 оноос эхлээд 7 сарын 10-нд улсын баярыг тэмдэглэж байгаа. Энэ бол одоо бид нөгөө их ойлгох бол наадам нээлтийн нэг хэсэг шүү дээ. Тэргэл гэж ойлгож болно. Тэр бүтэн өдөр арга хэмжээ байсан. Том юм байсан. Одоо бол хагас өдөр хийж байгаа шүү. За тэгээд энэ бол ингээд 31 он хүртэл ингээд явчихж байгаа. Дахиад нөгөө 10 цагийн наадамч ингэж явж идэл 22 онд цэргийн яамны санаачлагаар засгийн газрын баталснаар бүх цэргийн наадам гэдэг наадам бий болж эхэллээ. Тий. 22 онд эхэлж. Бас тий. Зарим нь бол жанжин санаачлалын энэ гэж яг жанжин схватын санаалсан гэж хэлэх нь зөв үү тэр бол бас явдалтай шүү.
За тэгээд юу яагаад энэ наадам бол ерөөдөө даншиг наадмын хэвийг авсан. 10 жил бол том хэмжээний наадам Монголд болоогүй шүү дээ. 12 онд Бакан хийгээд ерөөд цуцалсан 11 онд. Тэгэхээр яасан гэвэл нөгөө олон тооны бөхөөрөлддөг. Олон нас уралддаг тийм ээ, хурдан бор уралддаг. Олон түмэн суулж өөмөж бүжгэндэг наадам чинь 22 онд буян тухайд болж байгаа. Өмнөх наадам чинь бол яг хүүдл лодогт болж байгаа шүү дээ. Голлох нь. Хүүдл лодог одоогийн хүүдл лодог бол хүүдл лодог биш шүү дээ. Дивижиг түүх хүүдл лодог биш. Энэ бол одоо гүнтээр даваад энэ хүн барьцсан нэг сангаач гоё сонгон харахын дөр 21 22 дугаар хороо хэдгээр хорлоо. Тэр бац өмөр сүмийн заагтар байгаа энэ болж ирсэн. Нэг ойрхон байгаа. За. Нэг хэсэгтээ бол энэ бүххийн голд одоо энэ онгоцны суудлын орчим тий бүххийн голд болж ирсэн. За бүр баруунчлаад бол одоогийн Төв аймгийн Лүн Баянгаа буюу хуучин бол Атар сангийн аж ахуй тий 92-ын зааг дээр жоохон билэлтэй бараг Лүн талдаа. Цэгийн цагаан гэдэг хоёр жижигхэн нүдэн нуур байт. Нүдэн гэдэг нэг жоохон одоо би тэр ширээ шиг биш баг зөөрлөл тий. Нүдэн нуурыг түшгэлээд гэхдээ туул гэсэн үг л тий. Тэр лүнгийн аж туул уурсдаг шээ. Туул голоод хагаад энд наадж ирсэн. Алтан морь хаагур уралж ирсэн ингээд зам харах яг одоогийн засмал зам давхдаг шүү лөө. Тий. Яг энэ замаар уралж ирсэн бил уралдах хүртэлсэн бил. За. Тэгээ нэг цөөхөн жил хийгээд сүүлдсэн аныхаа хил ам хийгээд бодоод байна гээд. Тэгээ буцаага татцсан байна. За. Яг мэдээж байгаль цагуур эндээ гам болонгоо тэндээ сайхан зунтаа тэнд нааж исэн. Ийм байл л дээ. Түүхэн байгаа. Тэгээд буян тухайд чи ингээд наадад саяхан 2003 он хүртэл чи саяхан хүртэл буян тухайд наадлаа шүү дээ. Саяхан наац. Тий, тэгээд одоо хөөдөл рүү явсан тий. Ярамгийн дэнж тий. Тий, ярамгийн дэнж дээр. За тэгэхээр бол яг 58 онд бол цэнгэлтэх ягаад нөгөө үндэс наадам бол ийш орж ирсэн шүү ярамгаас тий. Тий. Амар бол уралдсан юм байна. За тэгэхээр энэ үнсийг байр наадмын түүхэн үеийг бол бид түүхэн үеийг бол ойлгох нэг 3 үед бас дотор нь хооч мургай. Нэгдүгээрт бол саяны ярьж байгаа улсын баяр болон улсын наадам нь тусдаа байсан үе. Энийг шиг улсын баярга нэг бодлол наадам гэл нэг тусдаа бол яваад шүү дээ тий. За энэ бол 1911-ээс 1930 он хүртэл 20 жил байж. Дараа нь улсын баяр болон улсын наадмыг хамтруулан тэмдэглэсэн үе. 1931 оноос 1954 он хүртэл ерөнхийдөө томилж болж байгаа. За тэгэхээр эхний өдөр яг улсын баяраа хийчгээд залгуулаад 7-8 өдөр улсын наадмаа хийдэг. Ийм байж байгаа. За. Одоогийнх ч биш үү? Өөр үү? Тийм байна. За тэгэнгүүт 1955 оноос хойш яг өнөөгийн бидний мэддэг үе. Дэд үе тийм ээ. Улсын баяр болон улсын наадмыг нэгтгэн тэмдэглэсэн үе. За тэгэхээр бол ийм нэг 3 үе байна. Тэгэхээр бид бол 55 оноос хойш үеийг мэдж гин тэр үедээ ч амьдарч гин тийм ээ. Тэгэхээр нөгөө хичээл дээр гэдэг оюутанд миний мэдхийн гэл гэдэг байдаг баг. Нөгөө оюутнууд нь 10 эдтэй байдаг. Тэгэхээр хүн бол өөрхөн энийг яагаад хэлж ирэхээр өөрхөн үдсэн туулсны хэмжээнд бүх юмыг үнэн гэж боддог юм байна л да. Тэгэхээр түүхэн баримтчин бол нэг 50 60 100 жилийн хэмжээнд хэдэн мянган гадаг гэдэг явуулж шүү дээ. Тэгэхээр тэр болгонд чинь ингээ нэг. Тэгэхээр энийг нөгөө зөөрлүүлээ хэлэх юм бол ингийн бол хүүхэн одоо хоёр залуу байж. Өсгөө нэг залуу хоёр байж тийм. Энэ хоёр би нэг танихгүй нэг үе. За магадгүй мөс юм уу ангаахаа оюутан байж шүү. Эсвэл шүтээсийн оюутан байна. За шүтээс ангаах гэж хэлээ тийм. Шүтээсийн оюутан залуу ангаахаа оюутан бүсгүй хоёр. Би нэг танихгүй ингээд нэг эхний 1 2 жил ингээд хичээл ном гээл ингээс. За 3 дахь жил мэл дээр нэг шоу муу хаа ч юм ингээд юм дээр арга хэмжээ танилцаад үерхэж эхэлж. Энэ бол одоо нэг хамтруулан тэмдэглэж байгаа юм байна тийм. Хамт үерхэж эхэлж байгаа. За нэгтгэн гэдэг нөгөө дараа нь бол төгсөөч хэзээ жилээр хүүхдтэй бол нөгөө нэг гэрт ороо хүүхдтэй бол нөгөө тоонот гэрт толгойтой хоолнд гушуу холбож гэдэг гардаг яг ийм болж байгаа үе гэж ойлгож болохоор ийм үе байгаа. За тэгээд нөгөө цэргийн наадам гэж ярьжсэн шүү дээ. Цэргийн наадам бол ингээд тусдаа ингээд яваад байсан. 22 23 24-гээ ингээд 3 жил болчихчихлээ дээ. Тэгээ мөн ингээд саяны үндсөд батлагдаад нөхцөл байдал өөрчлөлтөд богдхоон шодоор нас барчлаа. 24 оны 5 сар 20 нас барж богд. За тэгээд энэ болгоныг харгалзаад мөн улсын баг хурлаас бол энэ хоёр наадмыг нэгтгэе. Тэг шийдвэр гаргаад 1925 онд бол улсын наадам гэдэг наадмыг аль биесээр эхлүүлж байгаа. Гэтэл яг тэндээ бол нөгөө бүх зэргийн наадмууд янз бүр одоо бид нар баахан нэмээд байгаа шүү дээ. Тэрийг тиймэрхүү нэрлэлүүд байгаа. Бүгд нэрцгийн 1 жилийн аймаг л ингээд явна л да. Тэр ерөөхдөө бол улсын наадмыг ойлгож байна. Улсын цол бол тэр үеэс яригдах гэдэг шүү дээ. Тийм давуулт тийм байна тий. Тэгээд игдсэн. Тэгээд энэ наадам чинь ингээд харахаар бол даншиг наадам болон 10 сая наадмын суурин дээр бий болсон өрөөгийн наадмын ерхий хэвлэн.
За Даншиг наадмаас бол олон тооны бүх хөрөлддөг те. Даншиг наадмч 1032 1036 бүх хөрөлдөж байгаа. 1036 бүх хөрөлддөг. Энэ тогтмол авж байгаа, тогтмол барилж байгаа шүү. Бид нар нэгэл 1000 бүх хөрөлдүүлэх ятаад бүх хил амыг гээл тэн дээр нуглаа завчаа гээл завраад шүү дээ те. Тийм үл баг. Тогтмол 1000 гаруй бүх хөрөлжсэн. За тэгээд 4 насны за яг 1809 оноос Азар Жороо морыг нэвсэн. Нэрэн дээр нэг ярих юм бол Жороо морыг бид наадмаас хасааж гадуур хайцсан шүү дээ. Манай наадмын хэсэг шүү дээ. Тий. Одоо баруун тал голцоо Жороо гатар өнтөр урлаж байгаа шүү. За тэгээд хурд мөр уралддаг. Энийг авсан. Тэгвэл 19-гийн наадмаас юу авсан гэхлээр бол сур харваг авсан. Даншиг наадмаас сур харваг байхгүй байна их хардаг байхгүй. Тэр том яг. Ингээд хөгжүүл явж байгаа. За яг бидэнд бол энэ Монгол наадмын өв соёл гэдэг юм уу түүхт энэ боломжнууд маш их юм гээсэн саяны хэлдэг шиг Жороо морийг хасдаг ч юм уу бөмбөг намнах байд юм уу одоо морь тарваг гэж хэлдэг морь төрөөд юм уу янз бүрийн харуу намна олон юмыг бол одоо мартсан хайсан үүнийг сэргээхгүй сэргээч гэж хичээхгүй байна л да бид тэрний оронд тэнд ахиу цолох уу яаж энэ наадмыг шоуны шинжтэй болох уу гэдэг шоу биш уу шоу биш уу тийм шүү дээ шоу ийм бодоход ингээд хөгжөөд явсан. За тэгээ яагаад энэ евро 2 өдрийн наадмын хэв рүү орчвоо гэж. Энэ бол Цэлэнбал гэдэг хүний бүтээсэн наадам. Энэ социализм байгуулах зорилгоор бүтээсэн зохион байгуулалтын хэлбэр. Яагаад тэгэхээр 1954 оны сүүлчээр мэдээж бал даргуул чиглэл өгсөн. Баримтуудын төв орооноос шийдвэр гараад тэгээд улсын ардын хурлд чиглэл өгсөн баг. Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулаа. Одоо ингээд наадмыг бол олон хоногор хийж байна. Тэгээ нэгдсэн систем одоо нэгдсэн хуурьгүй байна. Энэ нь социализм байгуулахыг хичээж байгаа бидэнд бол их хор сааттай байна. Социализм байгуулахад бол одоо маш их чадварлыг зохион байгуулалт, шуурхай ажиллагаа хүч хөдөлмөр хэрэгтэй гэсэн ийм утгатай чиглэл өгөөд 54-ны 10 дугаар сард санагдаж байна. Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулсан. За энэ дээр бол их ноцтой юм бий. Бид нар бол энийг анзаарах гэдэг. Түүнээс өмнө хөдөлмөрийн хууль дээр юу гэж байсан гэхээр 7 дугаар сарын 11 бол улсын баярын өдрөө энэ өдөр нийтээр амарна гэж тэмдэглэжсэн. Independence Day биш үү? Эсвэл National Day гэж болж байна. Ийм өдөр маш тодорхой өдрөөлөл тэр өдрөөлөл байж байгаа. За түүнээс хойш 7-8 өдөр бол улсын наадмын өдөр байх юм аа. Энэ өдөр бас амарч наадна гэсэн утгатай байж байгаа. Энэ хоёр заалтыг авч хайсан. Тэгэд хөдөлмөрийн хууль дээр улсын наадам, улсын баяр гэдэг үгийг авч хаяад оронд нь юу гэсэг ардын үсгэлийн ой гэдэг үг оруулж ирсэн. Энэ бол социалист үйл суртал руу одоо оруулж ирээд бидний нэг насаараа мэддэг мөнх хоёр ч одоо яагаад энэ ардын үсгэлийг яагаад сонио хилээд байна гэж бодж байна. Тэр чинь тэр үеэс эхэлж байгаа юм. Та 55 он тэр өмнөх хуулийн үед амьдарч ирсэн юм уу гэдэг хөдөлмөрчс хүн байна уу асуул баг байхгүй дээ тий. Яг зарим ахмадууд нэрээ тийштэйг санаж магадгүй. Тэгээд энэ 7 дугаар сарын 11, 12 бол ардын үсгэлийн ойн баярын өдөр юм. Өвгөө энэ өдрүүдэд бол амарна. За тэгээд гэсэн ийм юм байна. Наадмын тухай байхгүй. Тэнгүүд ардын үсгэлийн баяраа тэмдэглэхдээ наадам хийж байгаа. Тэнгүүд нөгөө Даншиг гэдэг нэг шашны имийг халахав амчаа авчираад нэг наадмыг наадчиж байгаа шүү дээ тийм ээ. Яг тэр шиг ардын үсгэлийн буюу улс орчлын социалист улс орчлын баярыг наадамтай нийлүүлж гисэн. За тэгээд наадам гэдэг нэр нь байхгүй. Даншиг дээр бол нэр нь байгаад байна шүү дээ. Яг бид нар албан усаар ардын үсгэлийн баяр наадам гэж хэлээд байгаа боловч хуулинд бол тийм үг байхгүй. Ардын үсгэлийн баяр л гэж байна. Тэгээ энэ баярыг нөгөө наадам бол өөрөө нөгөө энэ баярыг тодтгох улс уртын тэр арга хэмжээ нөгөө наадмын нөлөөс хүмүүсийг цуглуулдаг татдаг нэг ашиглаж байгаа байхгүй. Нөлөөг ашиглах гэж энэ үеэр наадам хийж байгаа байхгүй. Өөр эртнээсээ ч байна 20-од оны хувьсгал ясны дараа ч одоо тэр ахмад тэр одоо улс уртын ажил, эвлийн ажлуудын шийдэл дээр зөндөө байгаа шүү дээ. Янз бүрийн нөгөө улс уртын ажил ингээл одоо хурц цуглаа их гэсэн монголчууд цугладаггүй. Хүмүүс цуглахгүй яах вэ гэсэн наадам хийдэг ус. Бид морь уралдуулаад бүх хөлтөлчгийг хүмүүс хүрээд ирдэг. Тэн дээр нөгөө янз бүрийн лекц яриагаа хийдэг байсан. Тэгвэл одоо таавал бол баг мэдэндээ нөгөө сонгуулийн өдрөө морь уралдаг, майн баяраар морь уралдаг гэж баг мэдэн шүү дээ. Тэд нар ч одоо саяхан хүмүүс мэдээ. Иймэрхүү байдлаар ашиглаж ирсэн. Яг ийм хэлбэр ашиг. Тэгээд энэ яасан гэхээр заагаа бидний үүнийг үед наадам хүрээд ирсэн биш. Бас боловч нөгөө талдаа наадмыг гажуудуулчихсан юм байна. Хоёрхан өдөр хийдэг. Нэгдүгээр олон өнөөр нааддаг гэж наадам санаа учиртай биш тийм ээ. Тэгээд нөгөө юу ягаад улс уртлын зорилгод ашиглаж болохоор гажуу тавьчихсан байна. Хоёрхан хоногт наадуулахын тулд нөгөө
наадмын чинь нөгөө цаг хугацаа орон зайд баригддаггүй одоо чи бүх юм барилдаа нэг ярил л да. Тэр ч байхгүй. Жишээл 55 оны наадмыг та мэдэн шүү дээ. Цэргийн бүх оролдлогоо төрүүлсэн гэж ярьдаг шүү дээ. Яаж төрүүлсэхээр 55 нөгөө юу байхгүй учраас хоёр үдээс багтахгүй байсан гэж багтахгүй нэг тооцсон байгаа хуучин ягаар зохион байгуулалтаар. Туршлага байхгүй учраас багтахгүй гэж үзээд суглагаар барилдуулсан. Суглагаар барилдуулаад цэргийн нөхөр төрүүлчихгүй. Тэр Монгол уламжлал эвдэж шүү дээ. Яг хөө тэр бас аз хэмээр өвэж юм тийм ээ. За хурдан мөр яг нөгөө тэр чи 20-од оноос эхлээ нөгөө юу жороо юу даах шүүдлэг нэмэгдэл хуучин 1809-оос жороо азар өдрөөс тэдний чинь гасаад цөөхөн насны мөр 55-нд оролдож байгаа. Өөр баримттайгаа манай ахмад уяаш янз бүрийн мөр сонирхчдол мэднэ л дээ. Нэрээ тийштэй гэдэг. За тий харуу марууч хүртэл. Өөрсдөө ярьж байгаа. За ингээд нөгөө Монгол ёс уламжлалын шин гажуудаар ярьж байна та. За тэгэнгүүт нөгөө хоёр өдөрт багтаах гэдэнгүүт нөгөө үс сурталчилан шинжтэй болоод түүний мөн чанарыг хамгаалах гэдэг юм уу язгуур суурийг хамгаалах бодлого байхгүй болчих. Нөгөө наадмч улс баяр цэнгэлж спортчулсан. Спортын дүрм маягийн дүрмд одоо ойртуулсан гэж ойртуулж гэж өөрсдөө тайлбарлаж байгаа. Гэтэл эн чинь бол зүгээр спортын арга хэмжээ Монголын нөгөө бүх ардмны спортка гэдэг. Тиймэрхүү юмнууд тийм болгосон тий. Тиймэрхүү болгоод тэндээс цол өгөөд ингээд бүлүүлж хэлж шүү. Зөвхөн наадмаар өгдөг байсан бол болоод саяны шин тэр гор сая гарч шүү. Нэг хэсэг нөхдүүдээр тийм нөхдүүдээр халахч хийгээд нэг нөхөр бол цол авахгүй дайрлаа сая тий. Тий. Тэр мэр тиймэрхүү юмуд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө наадам чинь өөрийн уугуул язгуур шинжин бүдгэрээд спортын чив шиг болоод цол зэрэг өгдөг болоод ингээд одоо нэг хэлэхээр өө чи болоо гэж харин одоо харваач ч юм уу шагаач ч юм уу оосоо тэхэл байх л да. Ээ чи манай язгуур юм байгаад тэгээд спорт төрөлдсөн одоо олон улсын спортын зэрэг өгөхөсгүй байхгүй. Тэр хэв шинжтэй юм тусдаа байж болно. Наадмаар бол тийм байх. Наадмаар цолоо нүг. Цол нь тэр цол олгож байгаа одоо амжилт нь наадмаараа бай. Тийм ээ. Гэт иймнүүд байгаа байхгүй бид байгаа. Тэгээ иймэрхүү юмнууд ингээд гажуудад ирчихсэн юм байна. Гажуудаа ингээд яваал тий. Тэгээд 90 он руу ороод ирсэн. За тий. Одоо нэг өөрчлөн байгуулт. За 90 он гээл да. За тий 90 он руу ороод ирэнгүүт бид чинь сая түрүү ярьсан чинь нөгөө түүхээ Монголоо хайсан Монгол гэдэг үг үү? Монгол өөрсдөө хайж байгаа. За тэгээд янз бүрийн хуучин юмнуудаа сэргээлээ Монголоо хайлаа. Энэ дунд хамгийн чухал нөлөөтэй юм бол ихэнх үед Чингис хаан байдаг сүүлдээ богд болж байна тий. Энэ хоёр хүн бол түүхэн чухал байр суурьтай. Энэ хүмүүсээр дамжуулж бид өөрсдөө олж авах хэрэгтэй маяг гэдэг монголчууд гэд түүний оюун санаа тодорхойлж байгаа манай ахмад эрдэмтэн иргэд бол одоо олж харсан. Олж харах ч угаасаа бидний зүрхэнд байж байгаа. Нэг 10 сарын наадмын тухай түрүү ярьсан шүү дээ. Манчаанаас шүрхтийн наадам, хөлчс наадам гэхдээ үүний цаана анх нэг хийгээд хүрээсэд юндэн дөрч санзад орж ихөө. Юндэн тэр үед хэдий хуушин цагч гэсэн бүх юм л одоо гэж явдаг. Доороос санал гараад саналын нэгтгэл дээшээ танилцуулаад ингэж явдгүйсэн байна л да. Тэгээ доороос энэ хоёр уулыг дахиад наадам хийгээд саналаа өгсөн чинь нөгөө 303 газар буюу төвшөтэн шавь санал өгдөггүй гинэ. Өөр дэмжихгүй гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө чи эрхмэлээр далаалгаад манжи хаанд өргөж өгсөн. Манай доод 2 аймгийн төр дэмжиж байна. Тэгээд зарилга гаргуулсан нөгөө чаар одоо уурлна гэдэг юм учрыг тайлбарлаж байгаа юм шиг. Би яагаад та нар ингэж юм хийгээдээс энэ наадмыг ингэж хийгээдээсэн гэхэлэр энэ наадам бол Чингис богдын үеэс дахиж явсан язгуурын тахилтаа уулсаа. Бид энийг дахиж энэ төрөөс алдахгүй өршлөж явах хэрэгтэй шүү. Бол манжи төлөөний сайдтай. Тэгээ Монгол хүн л дээ. Цаана зүрхэнд нь монголчуудын дорчиж мөн 90 онд энэ гарч ирж байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө 9 хөл цагаан тугаа дахиад төрж ясны тэгээд их Монгол улс байгуулсан ингээл тий. Тэгээд одоо 96 онд ардсан нам сонгуул яснаас хойш энэ наадмч албаасаа үнсийг баяр наадам гэж нэрлээл юм байгаа. Энэ баяр наадам дээр хэдийгээр одоо улс төрийн ярмааргүй голч арчилсан шинжтэй улсын хүчтэй төр их барьж байгаа үед наадам бол харьцангуй үндэсний гэдэм язгуур одоо тэр үзэл суртал руугаа тийм аш сонирхлуугаа ингээ ойртод ирсэн юм билээ. За ингэсэн одоо гэхдээ анхандаа юм байсан болж одоо бүгдээр үүнийг ойлгоод нам одоо хараад үл харгалзаад наадмыг монголоор байлгах ийм уламжлуулах наадам сайхан хийхэрсэн хичээдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр наадам бидэнд ямар аш холбогдолтой юугаар бидэнд тусдаа яри тийм үү? Түүхүүл. Тэгэхээр наадам бол монголчуудад 3 том чухал зүйлийг бидэнд өгч байгаа юм өгч ирсэн юм билээ. Одоо ч өгöd байгаа юм биш ер нь өгч ирсэн. Нэгдүгээрт бол наадам бол Монголын төрт ёс тусгаар тогтнолыг тархилж тунхаглаж байгаа. За баталгаажуулах гэхээр зарим одоо судлаач эрдэмтдүүд бол бас татгалздаг л да. Гэхдээ чи баталгаажуулахгүй шинж хууль янз бүрийн баталгааж тэгвэл дархлах гэдэг нь илүү онцтой баг. Тархилж байгаа. Тархал тунхаглаж байгаа. За бид нар ч наадмынхаа хэнд ингэдэг шүү дээ.
тулгуур төрийн 2200 хэд гэлээ гэдэг тийм ээ. Монгол улсын 800 гэлээ. Үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо олсны 110 хэд гэлээ гэдэг тийм ээ. Үндэсний өсгөлийн одоо 100 хэдгээс яг түүхэн үс нэрээр тэгж хэлж чинь тийм ээ. Ингээд хэлж чинь. Дараа нь одоо нодонгоос эхлээ арсын өсгөн хэрэгж. Энэ 5 цаг бол энэ 1.5 сая квадрат километр нутагтаар байгаа 3.6 сая Монгол хүний Монгол улсын иргэдийн бидний туулсан зам мөр ихгүй. Хамгийн чухал түүхэн цаг үед. Өөрөөр хэлбэл бид 2200 жилийн өмнө Түр улсынхаа түүхийг эхлүүлсэн үндсийг тавьсан юм аа. Бид 800 жилийн өмнө Монгол гэдэг улсыг байгуулсан юм аа. Бид 110 жилийн өмнө тусгаар тогтносон юм аа. Бид 100 жилийн өмнө нийгмийн том хувьсгал хийж бүгд одоо хүн болгон адилхан болсон юм аа. Бид 30 жилийн өмнө эрхчлөөгөө жинхэнэ утгаар олж авч үүнийг хамгаалахын төлөө үүнийг батхын төлөө тэмцэж байна гэж ингэж тэгэлж байгаа. Өөрөөр хэлбэл бид Монгол гэдэг улс ийм түүхтэй байсан юм байгаа цааш байх юм аа гэдэг тунхилж байгаа. Дайн дэлхийд мөн дотооддоо бид өөрсдөө ингэж өөрсдөө зоригжуулж өөрсдөө дарахлж байгаа дэлхийд. За хоёрдугаарт бол энэ наадмаар үеийн үед монголчууд бол өв соёлынхоо үнэт зүйлийн огтээжийг задлдаг, нээдэг. Бидэнд хоёр хүнд баяр байна шүү дээ. Наадам цагаасаар. Түүнээс наадам илүү өргөн хүрээтэй байна да тийм ээ. Нийтийн шинжтэй харж үзвэл нийтийг хамрах шинжээр хаавал. Ийм байгаад. Үүгээр бид одоо өв соёлоо хаан дархлааг бий болгож байна. Яг үнэ. Залуучууд гэдэг юм уу залуучууд гэхээс ирээдүйн хойчууд уламжлуулж байна. Өөрсдөө бас дархлааж. Нөгөө энийг бол миний судалсан судалгааг аль одоо Жасан руу хэлсэн шүү дээ. Монголчууд жилд нэг удаа наадмаараа вакциндуулт юм аа. Наадам гэдэг вакцинтай байт юм аа гэдэг хэлсэн тийм ээ. Тий вакциндуулт. Гэхдээ энийг бол яг судалгааны одоо өнлөөгөөр л хийж байгаа юм хэлдэг. Гурав дахь нэг юм байгаа. За. Энэ хамгийн чухал. Наадам бол монголчуудыг нэгтгэдэг, нэг үндэстэн болгодог, нэг ард түмэн болгодог, нэг улсын иргэд болгодог, нэг Монгол болгодог. Нэг Монгол болгодог. Өөрөөр хэлбэл одоо олон улсын хэлээр бол үндэсний ижил гэж хэлээд дээ. Идентип бий болгодог. Тэр дормтын тэр хайвсан халах нүмергийн тэмд тийм ээ. Халах голд эсвэл ялалт баг дээр эсвэл хайвсан тэр баруун хязгаар тэр баян үлгийн нэг суманд нэг багт ч юм уу суманд наадам биш сайхан наадж чинь бүгдээрээ л нэг нутгаасаа нэг улсын цолтой бүгдээ болчих юмсан гэж боддог хүсдэг хүлээдэг болчод бүгдээрээ баярладаг. За яг улсын наадам чинь манай цэнгэлтгийн жоох юм да зайлвал биш үү наадам судлыг яг цэнгэлтгийн нээлтэн дээр л сууж үзээгүй биш дандаа гаднаас үзсэн юм би. Тэгээд өгүүдээр тойроод хуушир ийдэж шүү дээ. Тэгээд зөвхтөр наадам үзээд бүгдээрээ жил тойроод наадмынхаа сайн мууг хэлцчихдэг тийм ээ. Эн чинь бол яаж юм бид нэг юмар нэгдэж нэгтэрж байгаа нэг үнэт зүйлээ нэг ингэж гарч харуулж байгаа юм. Дэлхийд ганц наадам гэдэг үг байгаа. Яагаад ганц юм? Дэлхийд бол наадам бол одоо олон газар ерхий одоо баяр сэнгэл гэдэг юм уу гэдэг утгаар харах юм бол дэлхийн ард түмэн болгонд байгаа. За бидний мэдж байгаа нэг бүх оролдог моруулдаг харавдгаар харах юм бол бас олон газар өөр Монголд байна, Бүрайдад байна, Халмиг Туваад гэдэг ойрдод ингээ байж. Тэгэхээр дэлхийд ганц биш. Тэгвэл юугаар дэлхийд ганц юм манай наадам? Саяны хэлж байгаа төрд ёсны буюу тусгаар тогтлын баяраа үндэсний уламжлалт зүгээр нэг уламжлалт төдий баяр бас үндэсний уламжлалт төрд ёсны баяртайгаа өөрөөр орчин үеийн болоод уламжлалт төрд ёсны баяраа нэгтгэн тэмдэглэж байгаа улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Тийм учраас манай баяр дэлхийд онцгой гой сонин содон болдог. За тэгээд энэ баярыг бол манайх бол одоо сүүлийн үед хэлэхэд бол эртнээсж байсан идэ бүр одоо Кеданы үеэс хүртэл түүхэн тэмдэглэл байж байгаа. Энэ баяр цэнгэлийг наадмыг монголчууд саяны хэлж байгаа төрд ёсоо баттгах, дархлах, тунхаглахад бол гадаад гэдэг юм уу те олон улсын харилцааны чухал арга хэрэгсэл болгож ашиглаж ирсэн. Сүүлийн үед бүр энэ төвлөж ирж байна л да. Наадмаар гадаадын том зоч төлөөлж ирж байна. За янз бүрийн технологи одоо арга хэмжээнд явж. Энэ бол өнөөгийн Монгол улсын нөхцөлтэй бол хамгийн ухаалаг бөгөөд хамгийн онцтой одоо бодлого юм аа гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд монголчуудад наадам ямар их үнцэнтэй юм. Бидний урдаа барьж ганцхан зүйл наадам юм байна. Түүгээрээ бид омогшиж барах юм байна. Түүгээрээ бид дэлхийд хүлээн шүрэгдэв юм байна. Түүгээрээ бид дэлхийдээ ярилцаж хэлэлцэж ойлголцсон юм байна. За. Энийг бид ойлголцоо. Тэгэхээр бид энэ наадмыг ингэж хайрлаж хүндэх хэрэгтэй шүү. За яг үнэ. Судлаач манай багш мөнх баяр. За баярлалаа. Одоо
Тэгэхээр одоо битүүрийн нэг цаг манай найруулагч тохиод байна. За. Битүүр одоо цаг хугацаатай нэвтрүүлэг байна. Яалч цаг болчихлоо. Уг нэг даанд тухай яриад бол яриад юмаар. Тэ сайхан байна. Би асуултаа өөр чинь тавьж чадахгүй ингээд нэвтрүүлгээ дуусгаж ич нэг цаг дараа өнгөрч байна. За ингээд манай Баяр наадмын тусгай дугаард оролцож Монгол наадмын тухай сайхан голцоо түүхийн сайхан товчгүй тодорхой манай сонсогч ярьж өгсөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш түүхийн ухааны доктор судлаач Мөнхбаяр танд их баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэг одоо ингээд өндөрлж байна. Хугацаа маань болчлоо. Анхаарлаа хандуулсан сонсогч та бүхэндээ их баярлалаа. Та бүхэн маань үндэснийхээ баяр наадмаар сайхан наадаарай. Бас багш манай Мөнхбаяр сайхан наадаарай гэж хэлье. Их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн манай сайхан наадаарай. Монгол төмнөрөө Дэнж хотод л одоо өргөн дэлгэр сайхан наадж байна. Энэ наадам маань үеийн үед мөнхөд ингээд өргөжлөх болтугай. Сайхан Эрүүл Батар шиг сайхан байна. За ингээд анхаарлаа хандуулсан сонсогчлаа баярлалаа. Дараагийн дугаар оролцъё.